Түүхэндх хамгийн том газар нутгийг эзэлж байсан 20 эзэнт гүрнүүд. 20. Тан улс. Эзэн хаан Тайзуны удирдлага доор Хятадын түүхэндх хамгийн хүчирхэг, соёлын хувьд хөгжсөн нээлттэй эзэнт гүрнүүдийн нэг байсан. 19. Португалийн эзэнт гүрэн. Дэлхийн хамгийн анхны хамгийн удаан оршин тогтносон колоничлалын эзэнт гүрэн байв. 6 дугаар Жон хаан бол Португалийн Баргназын угсааны хаан бөгөөд 19-р зууны хамгийн хүнд сорилттой үед Португалыг удирдаж байв. 18. Ахимений эзэнт гүрэн. Эртний Иран, Перс улсаас үүссэн бөгөөд оргил үедээ зүүн талаараа Индикийн хөндий, баруун талаараа Грек Египт, умард талаараа Кавказ, өмнөд талаараа Персийн болон Арабын хойг гэх мэт өргөн удам нутгийг хамарсан. 17. Баруун хан улс. Хан Уди бол Баруун хан улсын хамгийн алдартай, хамгийн хүчирхэг хаан. Түүний үед хан улсын газар нутаг хамгийн өргөн болсон ба Конфуциан үзэл төрийн суурь болсон бөгөөд Хүннү болон Төв Азийн нүүдэлчтэй олон удаа дайн хийж байв. 16. Алдан орд улс. Өзбек хаан бол Алдан ордны улсын хамгийн урт хугацаанд хаанчилсан хамгийн нөлөө бүхий хаан байв. Түүний үед ислам төрийн шашин болсон юм. 15. Түрэг улс. Бумын хаан бол Түргийн анхны ханд улсыг үндэслэгч бөгөөд тэнгэр шүтлэгтэн цэргийн авьяастай удирдагч байсан. Түүнийг түргүүд Ил хаан хэмээн нэрлэдэг. Зарим монгол судлаачид Бумын хаан бол Монгол гаралтай байх боломжтой гэж үздэг билээ. 14. Рашидун халифат. Осман халифын үед эзэнт гүрэн газар нутгийн хувьд хамгийн ихээр өргөжж Алжир, Тунис, Персийн нутгуудыг эзэлсэн. 13. Мин гүрэн. Юнлэ хаан нь Мин улсын үүсгэн байгуулагч Жуу Юнжаны 3 дахь хүү байсан. Хойд хил дээр монголчуудын довтлохыг таслан зогсоож хил хамгаалтыг сайжруулж байсан. 12. Японы эзэнт гүрэн. Хирохито хааны засаглалын үед Япон дэлхийн эдийн засгийн томоохон гүрэн болж өргөжсөн. Дэлхийн түүхэнд хамгийн урт хугацаанд хаанчилсан удирдагчдын нэг юм. 11. Барзилийн эзэнт гүрэн. 2 дугаар Педро бол Барзилийн эзэн хаан 1 дугаар Педрогийн хүү бөгөөд 1831 онд хаанчлахдаа 5 настай байжээ. Тэрээр 1840 онд албан ёсоор хаанчлахаар залгамжилж 58 жил хаанчилсан бөгөөд Барзилийн түүхэнд хамгийн урт хугацаагаар засагласан хаан юм. 10. Хүннү гүрэн. Модун нь Хүннүгийн хамгийн нэртэй хүчирхэг Шанью бөгөөд Хүннүгийн холбоог нэгтгэж хүчирхэг цэрэг армийг байгуулсан. Модун Шаньюгийн үед Хүннүгийн хүч оргилдоо хүрч Хятадын хан гүрэнтэй олон удаа тулалдаж ялалт байгуулж байв. 9. Юан гүрэн. Хувлай хаан нь Чингис хааны аж ахуй бөгөөд Мөнх хааны дараа Монголын эзэнт гүрнийг удирдсан. Тэрээр Монгол Хятадын уламжлалыг холбосон төрийн системийг бий болгож их засаг, худалдаа, соёлыг хөгжүүлсэн. 8. Умяд халифат. 2 дугаар Умар. Тэр бол Умядын халифатуудын хамгийн шударга, исламын зарчмыг тууштай баримтлсан удирдагч хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн. 7. Абисад халифат. Ал-Мансуур нь Абисадуудын халиф болж эзэнт гүрнийг баттгаж шин нийслэл болох Багдад хотыг байгуулсан. 6. Францын колони эзэнт гүрэн. 16 дугаар зуунаас эхэлж 20 дугаар зуун хүртэл дэлхийн олон бүс нутгийг эзэлсэн томоохон колони эзэнт гүрэн байв. 5. Испани эзэнт гүрэн. 2 дугаар Филиппин Испани эзэнт гүрнийг дэлхийд даяар өргөтгөж алсын колониудыг хүчрхжүүлсэн хаан байв. Тэрээр Англи, Франц, Нидерланд зэрэг Европын хүчирхэг гүрнүүдтэй өрсөлдөж байсан. 4. Чин гүрэн. Цянлун бол Чин гүрний 6 дахь хаан бөгөөд Хятадын түүхэнд хамгийн урт насалсан, хамгийн урт хаанчлалтай хаадуудын нэг байв. Чин гүрнийг хамгийн том газар нутагтай эзэнт гүрэн болгож чадсан. 3. Оросын эзэнт гүрэн. 2 дугаар Александр бол Аляскийн газар нутгийг 1867 онд 7.2 сая доллараар Америк нэгдсэн улсад зарсан. Тэрээр Оросын эзэнт гүрний түүхэнд хамгийн чухал реформч хаадын нэг байв. 2. Монголын эзэнт гүрэн. Дэлхийн цэргийн түүхэнд хамгийн агуу стратегч Монгол үндэстнийг нэгтгэж дэлхийн хэмжээний гүрэн байгуулсан удирдагч бол Тэмүүжин буюу Чингис хаан болмоо. Чингис хаан дэлхийн түүхэнд хамгийн том газар нутагтай эзэнт гүрэн үндэслэж Дорнод Азиас баруун Европ хүртэл тэлж чадсан агуу удирдагч мянганы суут хүн билээ. 1. Британий эзэнт гүрэн. Хатан хаан Викториягийн үед
Британий эзэнт гүрэн дэлхийн хамгийн том эзэнт гүрэн болох хүрээгээ дэлсэн. Нар хизээч жаргадаггүй эзэнт гүрэн хэмээн нэршилтэй болсон. Хамрах нутаг нь Энэтхэг, Канада, Австрали, Африк, Карибын арлууд, зүүн өмнөд Аз гэх мэт.